Макс Группийн нийгмийн хариуцлагын зөв Монгол хөтөлбөрийн хүрээнд сар шинийн өмнө Монголын үндэсний хараагүйчдийн холбоотой хамтран харааны бэрхшээлтэй 300 ахмадад хүндэтгэл үзүүлж хүнсний бүтээгдэхүүний дээжээ бэлгэллээ. 2005 оноос хойш уламжлал болсон энэхүү хүмүүнлэгийн үйл ажиллагаа 18 жилийн хугацаанд хэрэгжиж нийт 3000 орчим ахмадыг инхүү баярлуулад байна. Ер нь 18 жил гэдэг чинь бас боён хугацаа биш бас бид хүн одоо олон жил хамтарч ажилласан байна. Энэ одоо сүүн цагаан сэтгэлийн бэлэг үйл ажиллагааг бол сар шинийн баярын өмнө одоо байнга хийж ирсэн. Мөн одоо зарим одоо шаардлагатай үед нь бас зарим югаар одоо тусал дэмжиж бас ирсэн. Хойшид ч гэсэн бид хүн одоо Монголын хараагүйчдийн үндэсний холбоотой одоо олон жил хамтарч ажиллана. Хөлөөрөө цаг үе ийм одоо бас хүнд ийм үед бол манайхыг дэмжиж одоо 300 гаруй ахмад одоо гишүүдэд маань дэмжлэг үзүүлнэ гэдэг бол энэ бол яг бодтой бас яг хүндээ хүрсэн том үйл ажиллагаа болж байна гэж бодож байна. Макс группийн хамт олонд жил болгон харааны бэрхшээлтэй улсуудыг нийгмийн хариуцлагынхаа хүрээнд ингэж тусал дэмжиж явдагт маш их баярлж байгаа. Макс группийн захирал Цэрэнчим захирал сая өөрөө биеэр ирсэн. Тэгээ манайхта ганц энэ үйл ажиллагаа бишээ цаашдаа өөр үйл ажиллагаагаар хамтарч ажиллахад бэлэн байгаа шүү гэдгээ бид бүгдэд бол дуулгасаа. Тэгээд дандаа ингэж хараагаа өмсөд ивэн дэвтэг болохоор юу яхаа ивэн дэвтэгдэг болохоор тэгээд харж ижиж байгаа чи өөр энэс илүү юм байхгүй. Харж ижигээс баярлалаа гэж хэлээ да. Би энэ холбооны гишүүн болоод одоо 20 жил болж байгаа. Тэгээд ер нь жил болгоны цагаан сараар Макс группийнхэн ер нь биднэрт ингэж тусалж ядагт маш их баярлал талархаж явдаг. Тийм дандаа сайхан сэтгэлээр тусалдаг та бүхэндээ баярлалаа. Хараагүйчдийн сургууль юуны багш нар бол оюутнуудтай их тулд сайн ажилладаг. Оюутнуудаа их ер нь бараг л өөрсдөө яаж байгаа юм шиг л яд иш сургуультаа хичээл юугаа зааж өгдөг. Монгол улсад 12,000 гаруй орчим харааны бэрхшээлтэй иргэд байдгаас 3,000 орчим нь Улаанбаатар хотод амьдардаг. Харааны бэрхшээлтэй ахмадуудаа цагаан идэ, гурил, хүнсний бүтээгдэхүүний дээжийг бэлгэлснээр уламжлалт сар шинийн баяраа сэтгэл түгшин угтахад нь нэмэр болдог билээ.